Баянгонгор аймгийн өвөлжилт хаваржилтын нөхцөл байдлын үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тайлан. Аймгийн онцгой комисс өвөлжилт хаваржилтын нөхцөл байдалтай холбогдуулан нийт 9 удаа хуралдаж, засаг даргын захирамжийг 21 удаа, тушаал 2, албан үүрэг 4, бусад холбогдох албан бичгийг 20 удаа гарган, хэрэгжилтийг 100% ханган ажилласан. Баянгонгор аймгийн зуудын эрсдлийн үнэлгээг холбогдох байгууллагуудын хамт 3 удаа хийж, зуудын гамшигаас хамгаалах төлөвлөгөөгөө боловсруулан бодлуулж, хэрэгжилтийг ханган ажилласан. Аймгийн онцгой комиссийн даргын 2023 оны 4-р тушаалаар аймгийн онцгой комиссийн шуурхай штабыг 2023 оны 12-р сарын 14-ний өдөр байгуулж, давхардсан тоогоор 384 албан хаагч 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллалаа. Зуудын хариу арга хэмжээний хүрээнд засгийн газрын 2023 оны 449, 479, 2024 оны 63 дугаар тогтоолоор улсын нөөцөөс 50% болон 100% хөнгөлөлттэй үнээр өвсдөж ялыг аймгийн зэгдрийн захирамжаар хуваарлсан хуваарийн дагуу сумдад олгож ажилласан. Улсын онцгой комиссийн шийдвэрийн дагуу 875 тонн улаан буудаа, 54 тонн гурил, 23 тонн будаа, 5 тонн элсэн чихэр, 30 тонн дизель түлш, Оросын холбооны улсын тусламжаар 250 тонн улаан буудааг аймгийн аюулгүй нөөцөөс хуваарийн дагуу олгосон. Аймгийн онцгой комиссоос өвөлжилтийн нөхцөл хүндэрсэн 6 суманд ажиллах шуурхай ажлын хэсгийг томилж, ажлын хэсгүүд малчин өрхүүдийн нөхцөл байдалтай танилцж, холбогдох арга хэмжээг авч ажилласан. Өвөлжилт хүндэрсэн айл өрхөд 254 албаагч, 59 нэгж техниктэйгээр үүрэг гүйцэтгсэн. Үүнд онцгой байдлын газар 110 албаагч, 18 нэгж техник, зэвсэг түвшний 339-р ангийн 26 албаагч, 10 нэгж техник, цагдаагийн газар 59 албаагч, 19 нэгж техник, их богд зам компани 14 албаагч, 4 нэгж техник, сумдын ерөнхий зориулалттай мэргэжлийн ангийн 45 албаагч, 8 нэгж техник, 4 сумын 5 даваа, 11 сумын 2873 км замыг нээж, 3902 малчин өрхөд 35344 бодол өвс, 16974 шуудаа тэжээл, 495 тонн улаан буудаа, 1 тонн хорголжин тэжээл, 801 айл өрхөд 1328 шуудаа нүрс, 15 шуудаа мод, 3101 өрхөд 21 тонн гурил, 1.5 тонн сахар, 10 ширхэг ургамлын тос, 350 кг будаа, 100 кг гомон, 50 кг хөлсний ногоог тус хөргөж өгөх ажлыг зохион байгуулсан. Энэ онцгой комиссийн энэ бие бүрэлдэхүүнсэнд маш их баярлж байна. Одоо эдгээр ирээгүй ер нь тэгээд эвгүйдэх талдаа багтсан байлаа. Энээс илүү одоо бол сэтгэл маш өдөр болсон. Мал хөлөх хөндлөл зүтгэндээ. Тэр өвслөрөө бол байхад мал хөлбөө 100 бичлэг хийгээд харуулна 700 багтаагаа байж байна. Хамгийн гол нь чинь таа үгтэйг ирэхээр сэтгэл гэж нэг аюултай юм байна шүү дээ. Маш сайхан болж байна. Тэрсэн төв зүгээр юм шиг болж байна шүү дээ. Ядархаа мартаж. Бодлоо хамгаалахын сайд сайхан баяр, эрүүл мэндийн сайд чин зэрэг нараараа ахлуулсан ажлын хэсэг тус аймгийн зуудын маш их эрсдэлтэй 11 суманд ажиллаж, өвөлжилтийн нөхцөл байдал зуудын хариу арга хэмжээний талаар авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаатай танилцж холбогдох үүрэг чиглэл өгч ажилласан. Миний ахалсан ажлын хэсэг Баянгонгор аймагт ажиллаж байна. Баянгонгор аймгийн хувьд бол өвөлжилт нэлээд одоо хүнд байсан байна. За хаваржилт болсон бас одоо нэлээд хүнд үргэлжилж байгаа юм байна. Нийт нутгаараа одоо нэг 80 орчим хувьд засан бүрхүүлтэй. За дээрэс нь 11 сум болвол их эрсдэлтэй гэсэн эрсдлийн үнэлгээтэй.
За малын хорогдол бол 20 мянга орчим болчихсон. За өвс тэжээлийн нөөц сумдууд дээрх одоо орон нутгийн нөөцүүд бол нэлээд барагдчихсан. За Баян-Хонгорын аймгийн нутаг дэвсгэрт байгаа улсын нөөцийн одоо өвс тэжээлүүд бол үндсэндээ одоо энэ удаагийн түгэл төр дуусч байна. За ажлын хэсэг бас газар дээр нь одоо тодорхой асуудлуудыг шийдвэрлэлээ. За засгийн газарт нэлээд одоо олон асуудлуудыг тавьсан байсан. За энэ удаагийн одоо эрэлтээр бид бол бодит байдлыг тодорхойлох, за малчтай бодиттой дэмжлэг тусалцаа үзүүлэх, мэдэгдэх үүс. За дээрэс нь одоо орон нутгаас тавьж байгаа хүсэлтүүдийг нь бас хэрэгжүүлэх гэсэн ийм одоо том зорилготойгоор явж байгаа. Улсын хурлын дарга Зандан шийдвэр Баянгар аймгийн онцгой комиссд өвс тэжээлийн тусламжийн цувгааг хүлээлгэн өгсөн. Тэр бээр улсын онцгой комиссоос илгээсэн 375 тонн улаан буудаа, 10,000 бодол өвс, 45 тонн гурил, 5 тонн элсэн чихэр. Улсын хурлын даргын санаачлан зохион байгуулж буй сэтгэлийн тусгал малчтад туслах аяны хүрээнд 500 тонн улаан буудаа, 20 тонн хорголжин тэжээл, 2,000 бодол өвсийг аймгийн онцгой комиссд тус хүлээлгэн өгч малчтынхаа эрүүл мэндэд онцгой анхаарч ажиллахыг онцгой комиссийн дарга гишүүдэд үүрэг болгон ажилласан. Малаа мөрөн ондор болно. Баярлсан шүү та бүгдээ. Та бүгдээ ажлын амжилт ад жаргал сайн сайхныг хүсье. Байгалийн давтагдшгүй хүчин зүйлтэй нүүр тулж өндөр нөхцөл байдлыг даван туулах гэж хичээн зүтгэж байгаа малчин түмэндээ сэтгэлийн дэм болгож нэн тэргүүний хэрэгцээд зүйлсийг бэлтгэн хүргэх зорилгоор Монголын эмэгтэйчүүдийн холбооноос зохион байгуулж буй хүндрэлийг хамтдаа аянд аймгийн эмэгтэйчүүдийн холбооных нь нэгдэж малчин иргэдэд тусаллаа. Малын зүй бүс хорогдлын үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээ Баянгар аймгийн хэмжээнд 232,500 мал хорогдсон бөгөөд эхний улирлын байдлаар зүй бусаар хорогдсон 132,350 малын сэгзмийн устгал 59.6%-тай үргэлжилж байна. Сэгзмийн устгалтай холбогдуулан 42 цэг дээр 306,789 м2 талбайд ариутгал халдвар үгжүүлэлт хийсэн. Сэгзмийн устгалын үйл ажиллагаанд одоогийн байдлаар давхарцсан тоогоор 1020 албан хаагч ажиллаж байна. Баянгар аймгийн онцгой комисс